Сайн байцгаана уу та бүхэнд олон улсын амьдралд болсон үйл явдлыг таймлаг хүргэе. Америкийн нэгдсэн улсын Батлан хамгаалахын сайд PTX-д нэмэлт төсөв хүсэж байгаагаа хэлсэн байна. За түүний хувьд Ираны дайныг цаашд үргэлжлүүлэхийн тулд 1.5 их $80 нэмэлт хөрөнгө шаардлагатай гэж хэлж байгаа юм байна. За энэ дайны үеэр Америкийн нэгдсэн улс 74 хоногийн хугацаанд нийтдээ 29 тэрбум $10 зарцуулаад байгаа юм байна. За энэ бол тус улсын цэрэг тоног төхөөрөмжөнд гаргасан зардал юм байна. Мөн цэргийн баазуудад учирсан хохирлыг харин энэ зардал тооцоогүй байгаа. За энэ бол ямар их хэмжээний дайны зардал гарсныг харуулж байгаа юм. За Батлан хамгаалахын сайдын хувьд Конгрессээс 1.5 их $80 нэмэлт мөнгийг хүссэн. За энэ хүсэлтийг гаргахдаа дэлхийн хамгийн хүчирхэг үр дүнтэй цэрэг армийн одоо байгаа байр сууриа хадгалахын тулд энэ мөнгө хэрэгтэй гэж хэлсэн байна. За бүгд найрамд намын гишүүдийн хувьд Батлан хамгаалахын сайдын саналыг бол дэмжсэн байр суурьтай байна. Харин ардсан намынхан үүнийг эсэргүүцэж байгаа юм байна. Мөн Америкийн олон нийт ч гэсэн Ираны дайн явуулж байгаа үйл явдалд бол төдийлөн сэтгэл хангалуун бус байгаа юм. За Reuters агентлагийн хийсэн шинэ санал асуулгаас үзэхэд Америкчуудын 3/2 нь бензиний үн болон шатхуун өндөр байгаагаас санхүүгийн хувьд дарамтанд орсон гэдгийг хэлсэн байна. За мөн 2/3 нь Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трампын явуулж байгаа энэ дайны зорилгын талаар огт ойлгохгүй үүнд бол эргэлзэж байгаа гэдгээ илэрхийлсэн байна. Ирантай хийж байгаа энэхүү дайн байлдааны үйл ажиллагаанд дотооддоо болон за мөн улс төрийн орчинд бол Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трампын засаг захиргааны дэмжлэгийг нэлээд сулруулж байгаа. За одоо ч гэсэн энэ дайн бол үргэлжилсэн хിവэр байна. За хэдийгээр гал цогсоох хэлэлцээр одоогийн байдлаар үйлчилж байгаа ч гэсэн үүнийг бол амьдрал энэ дэнчин дээр байгаа гэдгийг Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трамп хэлсэн. За харин Батлан хамгаалах сайдын зүгээс цэргийн ажиллагаа бол цаашдаа олон сонголтоор явагдах боломжтой. За үүний дотор цэргийн хүчийг нэмэгдүүлэх хувилбарууд бий гэдгийг Конгрессийн гишүүдэд хандаж мэдэгдсэн байна. Харин Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трампын хувьд мягмар гарагийн үдээс хойш бүгд найрамдтай ард улсын дарга Ши Жинпинтэй уулзгаар Бээжин рүү морьцсон байна. За тэрээр Хятадын удирдагчтай Ираны талаар удаа ярилцсан. За гэхдээ энэ удаагийн айлчлалын гол анхаарал нь худалдаа байх болно гэж хэлсэн байна. За Трамп хэлэхдээ Ши Жинпинийг өөрийнхөө найз нөхөр гэж хэлээд өөрийнх нь ойлголцдог хүн гэж тодорхойлсон. За та бүхэн сайхан зүйл болохыг харах болно гэж би бодож байна гэж тэрээр нэмж хэлсэн байна. Гэхдээ ерөнхийлөгч явахаасаа өмнө Ираны цөмийн хөтөлбөрийн талаар хатан ухааруулга өгсөн байна. За тэрээр сэтгүүлчид хандаж хэлэхдээ биднийг бол тохиролцоонд хүл болно, эсвэл тэд сүрэлт хүрнэ. За аль нэгэн аргаар бид ямартаач ялах болно гэж хэлсэн байна. За Трамп Бээжин рүү нисэж явахдаа одоо байгаа гал зогсоох хэлэлцээрийн ирээдүйн талаар бодож тунгаана гэдгээ хэлээд дараагийн хугацаанд юу болохыг та бүхэн харах болно гэсэн мэдээллийг сэтгүүлчдэд хандан явахаасаа өмнө хэлсэн байна. Дональд Трампын хувьд дайнд ямар ч байсан цэрэг дипломатын аргаар ялалт байгуулна гэдгээ хэлсэн. За Вашингтон тохиролцоонд хүрэхийн тулд бол бүгд найрамд Хятад ард улсын дэмжлэг хэрэгтэй гэсэн ийм зүйлүүдийг бол хүмүүс ярьж байгаа. За үүнийг бол ерөнхийлөгч Дональд Трамп няцааж байгаа юм. Харин энэ хооронд Ираны Исламын хувьсгалд Гвардийн корпусын 4 гишүүн Бубьян арал дээр дайсгансан үйл ажиллагаа явуулсан хэрэгээр давтлагыг завдсан гэдэг хэргийг Кувейт улс илрүүлсэн байна. За өөрөөр хэлбэл Исламын бүгд найрамд Иран улсын зүгээс дотоод үйл ажиллагаа за мөн өөрсдийнхөө элсүүлж байгаа гишүүдээр дамжуулан Персийн болонгийн орнуудын дотоод хэрэгт оролцож байгаа гэдэг нь өмнөөс харагдаж байгаа юм. За Тегран харин энэ мэдээллийг өгөөсгөж байгаа юм. За Арабын нэгдсэн Эмират улс Ливаны 16 иргэн болон Ливан төвтэй байгууллагыг Хизбаллатай холбоотой гэсэн үндслээр харж хсалтанд оруулснаа мөн мэдэгдэж байгаа. За харин энэхүү Ормосын хоолойд үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан Их Британи улсын хувьд энэхүү хоолойн аюулгүй байдлыг хангахад зориулагдсан олон улсын хамгаалтын ажиллагаанд хийхэн хэмжээний зэвсгийн нөөц хандивлана гэж хэлсэн байна. За харин Америкийн нэгдсэн улсын Израиль дахь элчин сайд Майк Хакаби Абрахамын гэрээг өргөжүүлэх талаар өөдрөг үзэлтэй байгаа гэдгээ мэдгдсэн. За Абрахамын гэрээ бол Арабын орнуудын зүгээс Израильтай байгуулсан урт хугацааны инх тайван тогтоох зорилготой Дональд Трамп ерөнхийлөгчийн эхний бүрэн хүрхийн хугацаанд байгуулагдсан чухал гэрээд бол тооцдог. За тэгвэл энэхүү гэрээний хэрэгжилтийг цаашид илүү өргөжүүлэх за бусад орнуудыг хамруулах сонирхолтой байгаагаа хэлсэн. За Персийн болонгийн орнууд Израилийн засгийн газартай аль биесээр дипломат харилцаа тогтоож эхэлсэн. За тийм учраас бол эцэст нь Израиль Ираны хооронд энэхүү бас харилцаа
өргөжүүлж хамтын ажиллагааг өргөжүүлэх боломжтой гэсэн байр сууриа илэрхийлж байгаа. За гэвч бол энэ одоо илэрхийлж байгаа байр суурийг Иран дэмжих хэсэг нь тодорхойгүй байгаа. За Ираны зүгээс бол энэ хүү одоо өрнж байгаа нөхцөл байдалтай холбогдуулан Америкийн нэгдсэн улсад аль болох тохиролцоонд хүрэх сонирхолтой байгаа илэрхийлж байгаа. За гэхдээ Америкийн нэгдсэн улсын зүгээс тус улсын аюулгүй байдал болон одоо бусад нөхцөл байдлыг хөндрүүлэх үйл ажиллагаа явуулсан тохиолдолд тэмцэхэд бэлэн байгаа гэдгээ удаадараа илэрхийлж байгаа. За энэ нь бол талууд харилцан буулт хийх сонирхолгүй байгааг шууд илэрхийлж байгаа хэрэг юм. За мөн энэ одоо дайн байлдааны үйл ажиллагаа бас нэгэн өрнж байгаа фронт бол яхаа аргагүй Ливан улс байгаа. За Ливан улсад Хезболла буюу Ираны одоо санхүүжилттэй зэвсэгт бүлэглэлийн үйл ажиллагаа явуулдаг гэж Израилийн зүгээс үздэг. За үүнтэй холбогдуулан Хезболлаг одоо бөмбөгдөх за түүний үйл ажиллагааг зогсоох зорилгоор Ливанд байлдааны болон цэргийн үйл ажиллагааг Израилийн зүгээс явуулж байгаа. За үүнээс болоод энгийн номхон иргэд амин алдаж байгаа ийм үйл явдал болсон. За тийм учраас Ливаны эрүүл мэндийн яамнаас гаргасан хамгийн сүүлийн мэдээлэлээр 3 дугаар сарын эхнээс хойш Ливан руу хийсэн Израилийн довтлогоо халдлагын улмаас амиа алдсан хүмүүсийн тоо 2883 босон гэсэн ийм мэдээллийг өгч байгаа юм. За хэдийгээр дайн байлдааны үйл ажиллагааны зэвсэгт бүлэглэлүүд болон одоо зэвсэг хүчнүүдийн хооронд өрнөх ёстой боловч харамсалтай нь үүнд энгийн номхон иргэд өртөж амь насаа алдсаар байгаа. За үүнтэй холбогдуулан Нүбийн зүгээс ч гэсэн анхааруулгыг илэрхийлж байгаа. За мөн үүн одоо дайн байлдааныхаа үйл ажиллагааг явуулахдаа олон улсын эрх зүйн зарчмыг одоо баримтлах ёстой. Өөрөөр хэлбэл дайны үед ч гэсэн улс орнууд хүмүүнлэгийн одоо арга хэмжээг авах хэрэгтэй байдаг нь Нүбийн одоо дүрмээр хүлээгдсэн за бусад эрх зүйн одоо зохицуулалтаар хүлээгдсэн үүргүүд байдаг. За гэвч бол талууд бол үүн дээр төдийлөн одоо дэлхийн дэг журмыг тогтоох тал дээр анхаарч ажиллахгүй байгаа нь нөхцөл байдлаас харагдаж байгаамаа.